Дорногов аймгийн прокурорын газар прокурорын цахим хөтчийг үйл ажиллагаанд нэвтрүүллээ. Цахим хөтчөд удирдлага зохион байгуулалт, дотоод ажил, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих прокурорын хяналт, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт, ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт, шүүхэд төрийг төлөөлөх үндсэн хяналтын чиглэлээр мэдээлэл тавигдахаас гадна прокурорын байгууллагатай холбоотой цаг үеийн мэдээлэл гарах юм а. Мөн иргэдэд төрийн үйлчилгээг ил тод хурдан шуурхай хүргэх зорилгоор шүүх эрх мэдэл болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн систем e-Justice CGMN болон e-Mongolia CGMN сайтын холбоосыг давхар байршуулсан байна. Улсын ерөнхий прокурорын газраас 2021 онд техник тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд нэвтрүүлж прокурор ажилчдын ажлыг хөнгөвчлөх зорилт төвшүүлсэн байгаа. За энэ зорилтын хүрээнд прокурорын цахим хөтөч системийг одоо өнөөдрөөс эхлээд үйл ажиллагаанд нэвтрүүлж байна. За энэ цахим хөтөч мэдээлэлээр бол иргэдэд мэдээлэл өгнө. Прокурорын байгууллага хийж байгаа ажлын талаар мэдээлэл өгнө. За мөн гэмтрийн шинжтэй гомдол мэдээлэл гаргасан иргэд болон хэрэгт холбогдсон шалгагдаж байгаа иргэдэд одоо хэргийн талаарх мэдээллийг өгөх юм цахим системийг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. За мөн прокурорын байгууллага гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг явуулдаг байгаа. За үүнийхээ хүрээнд бол гэмтрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бол прокурорууд иргэдэд подкаст хэлбэрээр мэдээлэл хүргэх, масс мессеж хэлбэрээр иргэдэд мэдээлэл хүргэх чиглэлээр ажилладаг байгаа. За энд бол манай аймгийн прокурорын газраас 2021 оны байдлаар одоо подкаст мэдээлэл хувьс урьдчилсан ажлын талаарх юм бичлэгүүдийг тавьж байршуулсан байгаа. Түүнчлэн энэхүү цахим хөтчөөр дамжуулан хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны явцад хуулийн байгууллагын алба хаагчдаас эрүүдэн шүүх, хүний эрх зөрчих, хууль бус үйлдэл гаргасан эсэх талаарх санал асуулгыг авах боломжийг бүрдүүлсэн нь ихээхэн ач холбогдолтой болжээ.